Энэ одоо энэ навчны гадаргууд дээр энэ туслууд ингээд буухлаараа энэгээр бүнжгэнж жогоод навчнаасаа унаад үр дүнгүй болох магадлал их байдаг учраас заавалчгүй та бүхэн энэ нэмэлт гадаргуугийн идэвхтэй ингээд нэлэнкүүд нь тарааж шингүүлдэг ийм бодисуудыг заавалчгүй нэмэлтээр ашиглаж явахыг зөвлөж байна. За сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 6 сарын 21-ний өдөр. За манай энэ сүүлийн үед нэг хүүтэн байна. За энэ хүүтэн байна гэдэг нь юу вэ гэхээр ургамал маань за халууны стресст байж байгаад одоо ингээ хүүтний стресст орж эхэлсэн байсан. За энэ дээр бид нэр одоо цагаагаар гаднах температур 10-аас дээш градус салхитаач байна. Одоо салхи 5 м/с бага болоод эренгуут одоо агаарын харьцангуй чигшил бол ойрын үед дандаа 60-аас дээш байгаа. За энэ маань одоо салхихгүй болчих ч юм уу өөр одоо салхи 5 м/с доош тэгээд гаднах температур 10-аас дээш болчиход бид нэр одоо ургамал хамгааллынхаа бодисыг хэрэглэн мөн одоо энэ бодис таримлаа одоо стрессээс гарах юм ажил хийж байна. За тэгэхээр ургамал хамгааллын бодис хэрэглэхэд хамгийн чухал юм бол бодисноосоо илүүтэйгээр ус байгаа. За манай энэ бид нэр худгаас ус авч хийдэг. Манай худгийн ус ойролцоогоор одоо ингээд та бүхэн харж байгаа бах ерөнхийдөө нэг 6 орчим pH аашин 6 орчим байгаа. За энэ бол ерөнхийдөө ургамал хамгааллын бодис цацхад хамгийн тохиромжтой усны pH байгаамаа. Ийм учраас бид нэр хэрвээ таны ус одоо 6-аас дээш байдаг бол одоо та бүхэн 6 болгохын тулд одоо энэ манай энэ өрөвнийтэл гэж бодисыг хэрэглэхэд болно. За энэ бодис маань 1 тонн усанд 1 литрийг хийхэд усны pH-ийг 1 пунктээр доошлуулдаг. Жишээлбэл одоо та бүхэн таны ус 7 pH байгаа бол 6 болгохын тулд 1 тонн усанд 1 литр ийм бодис хийснээр таны ус 6 pH болно. За энэний дараа бид нэр одоо гол хийх гэж байгаа юм гэхлээр та бүхэн харж байгаа одоо манай энэ жилийн энэ Union гэдэг эрчимжүүлсэн сортын талбай байна. За энэ бидний ард бол элит төрийн ийм тариалан байна. За энийг бид нэр одоогийн байдлаар бутлалтын ихэнх шатандаа явж байгаа манай. За энэ бутлалт дэмжих зорилгоор бид нэр энэ карбамид буюу энэ одоо энэ азотын 46.2% азоттой энэ бордог гад 5 кг бодож бид нэр хийхээр бэлдсэн байгаа. Энэ бол усанд амархан уусдаг. Зүгээр шууд юуныхаа устай холиод хийчихнэ. За энэний дараа бид нар юу хийдэг вэ гэхээр энэний дараа бид нар одоо энэ лигногумат гэдэг энэ гумийн пологийн хүчил суурилсан энэ 18 нэр төрлийн микроэлементтэй энэ бодисыг хийж байгаа. За энэ бодис маань юунд ач холбогдолтой гэхээр нэгдүгээр энэ ургамлын хүүтэн халуун одоо шавжны дайралтын юм энэ бүх стрессүүдийг тайлахад зориулагдахаас гадна энэ бодисын энэ азотын бордон нийлэгжүүлэлтийг сайжруулж ургамал шингэх процессыг дээшлүүлдэг ийм чухал бодис байгаамаа. За хоёрдугаарт нь бид одоо юу хийх вэ гэхээр та бүхэн энэ талбай дээр харж байгаа энэ жил бол манай энэ Улаанбуудын талбайд бол одоогийн байдлаар бол ерөөсөө өргөн навчтай хог ургамлууд гарсан байгаа. За хоёрдугаарт нь шавж нэлээд бид нэр өөр хариуцлагатай шавжийн бодис хэрэглэсэн учраас бид нарыг одоо ямар ч байсан ботлтын ихэнх үе хүртэл одоо шавжны хамгаалтыг бүрэн хийсэн. За одоо ингээд энэ жил жоохон гандуу манад байсан учраас шавжны дайралтанд ерөнхийдөө одоо нэрвэгдэх боломж гарч магадгүй үе нөхцөл байдал үүссэн одоо шавж талбай руу орж эхэлж байгаа учраас бид нэр шавжийн эсрэг хамгаалалт хийн. За хоёрдугаарт нь бид нэр одоо энэ одоо та бүхний өмнө харагдж байгаа энэ бол аккорд гэдэг энэ альфа цитрометринтэй энэ шавжны эсрэг бодис. Энийг бид нар хамгийн бага норм буюу 100 мл-ээр гад хийн. Яагаад хамгийн бага гэж байна гэхээр одоогийн байдлаар шавжны хамгаалтанд бид нар үр хариуцлагатай хамгаалсан учраас энэ шавжнаас хамгаалахад хамгийн бага дозоор урьдчилан сэргийлэх байдлаар хийж байгаамаа. Хэрвээ таны талбайд шавж нэлээ их байвал энийг 150 г мл хүртэл өсгөж болно шүү. За хоёрдугаарт нь бид нар сая хэлсэн өргөн навчтын эсрэг манад бол олон төрлийн бодис хэрэгтэй сонгох боломжтой.
За энэ бол ерөөсөө грамм перигээ тиброморфин метил энэ бол гад ерөөсөө 10-аас 20 грамм л орно. Одоогийн байдлаар бид нар бол энийг 10 грамм хэрэглэнэ. Ягаад тэгэхээр манай дээр байгаа өргөн навчтай хог ургамлууд үндсэндээ маш бага үе шатандаа яваа. Одоо тухайлбал зөөл гэхэд одоо ийм ингээд одоо ингээд дөрвөн навчтай явж байгааг. За одоо та нар энэ зөөлийг харж байгаа бол энэ зөөлөн төртөл хорхоо шавж идсэн байдалтай ингээд байгаа. Ийм учраас хорхоо шавж манай хойлонд байна. Одоогийн байдлаар хүүтэн байгаа учраас шавж харагдахгүй байгаа бол бид нэр 100 граммаар тэр аккорд гэж бодисоо хэрэглэн. За энэ өргөн навчтуудын эсрэг бид нэр бол үндсэндээ энэ грамм пери 10 грамм. За энэ арбалет гэдэг 2.4D этиклесөө эфир агуулсан просолим агуулсан бодисыг бид нэр эндээс мөн хамгийн бага доозоор буюу 0.4 литр гаагаар хэрэглэж энэ бодисуудыг хэрэглэснээр эднийг бол бүрэн устгах чаднаа. За дараагийн юу бол одоо бид нар бас энэ реферигээд одоо олон настай манад энэ бас нэлээд хэдэн ургамал ургадаг. За тэдний эсрэг бол бид нэр энэ реферийг 170 мл грамм гэд хамгийн бага доозоор хэрэглэнэ. Ерөнхийдөө бол бид нар энэ олон бодис хэрэгжилж байгаа бодисыг нийлэмжийг сайжруулахын тулд бид нар энд бол греф гэдэг энэ гадаргуугийн идэвхтэй бодисыг хэрэгэлдэг. За энэ бол ерөөсөө 100 мл ажлын усанд бол 30 грамм. За тэрнтэйг уялдаад хэрвээ 150 байх юм бол 45 мл хийдэг. Энэ бол ажлын усанд хамгийн сүүлд хийдэг шүү. Энийг хамгийн түрүүнд ч юм уу хийж болохгүй шүү. За энэ гадаргуугийн идэвхт бодис яадаг вэ гэхээр энэ тухайн одоо энэ хог ургамал дээр одоо энэ навчны гадаргуу дээр энэ греф гэдэг бодис маань энэ гадаргууг ингэж бүх бодисыг бүрэн дархуулж яадаг. Тэгэхгүй бол ингээ бороо шиг ингээд нөгөө бодис тусаад ирэхлээр энэ дээр нь тусаад бүнжгэнж жогоод навчнаасаа унаад үр дүнгүй болох магадлал их байдаг учраас нэг ялангуяа ийм өргөн навчтай хог ургамлын эсрэг бодис хэрэглэхдээ энэ нэмэлт гадаргуугийн идэвхтэй ингэж нэлэнкүүд нь тарааж шингүүлдэг ийм бодисуудыг заавалчгүй нэмэлтээр ашиглаж явахыг зөвлөж байна. За тэгээ энэний үр дүнд одоо бас нэг анхаарах зүйл бол одоо бид нэр жишээлбэл энэ луйл ингээд 1 2 3 4 5 6 ингээд ерөнхийдөө 2-оос 6 навчтай байхад л хамгийн амархан хамгийн бага доозоор өөхөх ийм учраас одоо бид нэр жишээлбэл өнөөдөр үдээс хойш салхихдохдоо дулаарангууд талбайд гарах ийм төлөвлөгөөтэй бүх юма бэлтгэсэн сууж байна. За одоо хэрвээ танд үйтэн ургамал гарцсан байх юм бол манай Tiger 100 гэдэг бодисыг үйтэн ургамал зориул бог удаа хяаг үнгэн сүүл гэх мэтлэн энэ одоо офсиуг энэ хэрвээ танд одоо офсиуг ургадаг бол манай Tiger 100 гэдгийг бол хамгийн дээд доозоор нь хийхэд бол офсиугийн эсрэг маш амжилттай ажилдаг ийм бодис байгаа шүү. Тэгвэл та бүхэн энэ гадаргуугийн нэмэлт бодисыг заавал хэрэглээрэй. Яагаад гэвэл үйтэн буюу офсиуг одоо бог удааны навчнууд босоо байдаг учраас тэн дээр туссан ургамал хамгааллын бодистой туслууд бол тэр навчийг дагаад газар руу унах магадлал их байдаг. Энэний эсрэг үйлчлэгээтэй тэрэнд зориулж бүрхэхэд зориулсан ийм бодис байгаа шүү. Бас энэс гадна лип гэдэг бодис бий. За бүр наалдуулахыг хүсвэл бэп гэдэг бодис бий. Ийм 3-4 төрлийн бодисуудаар ингэж хийгээрэй.